Болдгсон бол энэ бүхэнд бид их бага хэмжээгээр мэдээж тусласан гэж боддог. Гэвч бид хэн нэгэн хүнд хандив өгөөд эсвэл ганцхан удаа тусалснаар энэ бүгдийг шийдэж чадахгүй гэдгийг мэдж байгаа. Энэ бүх асуудалд зөвхөн төр засгаа буруутгасаар юу ч хийхгүй суусаар л байдаг. Гэхдээ энд нэгэн гайхалтай түүхийг ярьж өгье. 2012 оны өв жирийн нэгэн залуус өвлийн өв болж цасан хугацаанд дагуулсаар ууд дүүрэн бэлгэн бариад хотын захад амьдрах хүн нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг баярлуулах зорилгоор замд гарснаар энэ бүхэн эхлэв. Зүгээр л бэлэг өгөх гэж очсон ч нөхцөл байдал тэдний төсөөснөөс ч аимшигтай сэтгэл өвдгөн төр зүгтээ өгдөг. Хүүхдүүд идэх хоолгүй, өлөн зэлэн, хүнсэх хуцсгүй даарч, ээж аав нь архитан соддурч тэднийг хайхлах болж байна. Иргэний бүртгэлгүй учраас нийгмийн халамжийг хүртдэггүй төр засгийн хувьд матагдсан эдгээр хүмүүс. Энэ бүхнийг төр засгийн хийх ажил бидэнд огт хамаагүй бид зүгээр хараад суух нь зарим хүмүүсийн тэрч чадваргүй зүйл. Ингээд тэд зүгээр суусан. Өвлийн цасан хот 2015-2016 онд дахин явж судалгаа, тоо, баримт судлаа. Учир нь энэ бүх ажил ганц хоёр удаагийн бэлэг өгөөд шийдэх асуудал биш байлаа. Хүчрхийлд өртсөн хүмүүс тэр орчинд байсан. Энэ хооронд тус байгууллага хүүхдийн хүчрхийллийн олон кейсд очирч олон бэрхшээлтэй тулгарч тэдгээртэй тэмцэх явцдаа гарт шийдлийг хайсаар. Ингээд тэд хоригдлуулсан туршлагаа тулгуурлан хүүхд хамгаалах хөгжлийн төв байгуулах нь хамгийн үр дүнтэй шийдэл энэхүү төслийг ихлүүлсэн бөгөөд түүнийг ичидийн орн гэж нэрлэжээ. Тэд ичидийн орноо дотроо төсөөлөн өрөөдсөн ханд босох ажлыг хийж ирлээ. Анхандаа бүжгийн тогтоом төсөв гарч Америк, Канада, Солонгос, Япон, Англи, Швед, Швейцар олон оронд амьдарч байгаа монголчууд болон эх орондоо байгаа монголчуудаас нийт 531 сая бэлэн цуглуулж мөн 669 сая төгрөгийн эд материалын хандив цуглуулж чадсан. Иймэрхүү ичидийн 5 сарын дотор баригдан нээлттэй хийж чадсан. Энэ бүх бүтээл байгуулалтад 50 орчим сайн дурын ажилтнууд шаргуу ажиллаж 1500 орчим барилгын ажилд халуун сэтгэлээр тусалж 12,000 сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандив тоосон нэгээр шингэж боссон. Одоогоор Баяншуу баригдсан тус газарт боловсрол хүчтэй төв хохирч хамгааллын байрны 2 үндсэн барилга байна. Улсын хамгаалалт байрнаас даруй 2 дахин их багтаачдаг. Үүнээс гадна хүүхд хөгжлийн 50% цэцэрлэгт явж номын санд хүүхэд дуртай ном уншиж Монгол өв соёлын хичээл зааж шагаа оньсон тоглоом Монгол намтар сурч сагсан өв тоглоомын талбайд хөгжилдэг. Харин эцэг эхчүүд архины хамгаалалаас салах хичээл дараалал амьдрах багийн сургалтаар хөгжиж байна. Ичидийн орн одоогоор 26 ажилтнууд ажиллаж 100-аар үйлчлүүлэгчтэй болоод тус төвийн үйл ажиллагааг цаашид тогтвортой авч явахын тулд урсгал зарлал, ажилчдын цалин, үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг асуудлууд бидэнд байсан. Мөн хотын хамгийн ядуу хоёр дахь тус загвар модулийг ашиглан дахин ичидийн орн байж олон зуун хүүхдийн хүчрхийллээс хамгаалах, хөгжиж боловсрох, гэрэл орчин бүтээн байгуулж хүч ажиллахаар төлөвлөж байна. Иймэрхүү тогтвортой үйл ажиллагаагаа явуулах хэрэгцээ шаардлага байсаар бөгөөд үүнд ичидийн ахлагч нарын хувь нэмэр үлж багшгүй их юм. Эх орноос хол ажиллаж амьдарч байгаа танд Монгол орны хөгжил тэр тусмаа Монголын ирээдүйн хүүхдүүдийн хөгжил хамгаалал бодиттой үнцэнтэй хувь нэмэр оруулахыг уриалж хүсэж байна. За, ирч хүч үнэртэн гэдэг шиг барыг тэнд сууж байгаа Remax ажилд ормоор санагдтал. Үнэхээр маш сайхан санагдаж байна. Тэгээд өнөөдөр бас бид нар түүхэн нэг уулзалтыг хамтдаа хийж гинэ гэж бодож байна. Өнөөдөр маш олон саяны видеон дээр түрүүний видеон дээр бас залуучууд хэлж байна л да. Ингээд Remax миний амьдралыг өөрчилсөн. Тэгвэл одоо Remax-ийн хамтдаа нийлээд бас Монголын нийгмийг улам сайхан болгохын төлөө энд бас ичидийн орнтой хамт нэгдэж байгаад бол та бүхэнд баяр хүргье. За тэгэхээр би бас нэг өнөөдөр товчхон танилцуулга тэ өнөөдөр яг ичидийн орн маань
чухам 0-оос эхлээд өнөөдөр 2 жилийн өмнө энэ бол мөрөөдөл байсан. Өнөөдөр бид нар ичидийн орон 2 гэдэг төвөө барьж эхлээд одоо яг газар шороогоо хийгээд ингээ явж байна. Гэхдээ энэ бүхэн бас анханасаа юунаас эхэлсэн бэ гэдэг талаар та бүхэнтэй богинохон хугацаанд бас мэдээлэл хуваалцъя гэж бодож байна. За тэгэхээр эхлээд юм болгонд бас нэг эхлэл үүсэл гарал яагаад үүнийг хийх болсон юм бэ гэдэг ийм асуулт, ийм одоо эргэлзээ бол маш их байдаг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас бодож иж магадгүй манжахлан гэдэг ийм одоо залуу те яагаад ер нь энэ хүчирхийллийн эсрэг за энэ хүний 8-ны эсрэг гинт ийм зүйлийг бас хийх болов 7 жил 6 жил одоо яагаад ингэ тууштай бас яваад байгаа юм бэ гэдэг энэ зүйлийг бас би нэг жижигхэн түүх танартай хуваалцах хэрэгтэй байх гэж бодож байна. Би өөрөө 7 8 9 жил бол гадаадд 2 3 улсад ингэ суралцж байгаа 12 онд бол эх орондоо буцаж ирсэн. Тэр үед бол одоо нэг сүрхий онцгой мөрөөдөл надад байсангүй. За одоо нэг ажилд оръё те. Одоо нэг юу яадгийг өөрийнхөө амьдралыг нэг дөнгөж эхлүүлэе гэсэн нэг иймэрхүү мөрөөдөл бодолтой бол байсан. Тэгээ яг нэг өдөр бол одоо ажлаа тараад гэрлөөгөө явж байхдаа би хэлбэртгсдийн хөшөө гэдэг хөшөөний хажуугаар санаандгүйгээр одоо гарч таарсан. Тэгээд би тэнд бол юу харсан бэ гэхээр яг энэ зураглалыг харсан. Энэ бол миний өөрийн авсан зураг байгаа. Нэг хөл нэг гар наахгүй нэг юм ах. Ингээ хүний 8-аар зогсоо гэж бичсэн сууж ирсэн. Тэгээ би бол эхлээд хажуугаар нь өнгөрөө явцсан. Тэгчээд гинт сог тусаад энэ юу яагаад ийм хичээ сууж байгаа юм бол гэд очиод энэ хүнээс та яагаад энд сууж байгаа юм бэ гэж асуусан. Тэр асуулт өнөөдөр би яагаад энд зогсож байгаа вэ гэдгийг хариулт болно. Магадгүй тэнд би нэг 5 секунд нэг ганцхан хорон зөрөөд явцсан бол өөр газраар би алхаад явсан бол магадгүй энэ бол одоо маш өөрөөр би энэ зүйлийг хийж эхлэхгүй байсан гэж магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр хүний амьдралд бас чи нэг ийм юмыг хийхэд нэг өөрчлөлтийн нэг хэсэг болох хэрэгтэй юм байна гэдэг ийм дуудлага магадгүй нэг мэргэлтийн цэг байдгийн болов гэж би бас итгэдэг болсон. Тэгээд энэ хүнээс очиод асуухад бол энэ хүн бол өөрийнх нь 16 настай жоохон охиныг нь 6 жилийн өмнө одоо хичээлээ хараад явахт нь явж байхад нь одоо хүчээр булгааж авч яваад тэр дайрхийн ингэрт ийм шавар байшинд өөр 4 охинтой цуг хориод 6 жилийн турш шүн болгон хүчээр биеийг нь өнсүүлж худалдсан хүний 8-ны хохирогч охиныг аав нь байсан. 6 жилийн дараа маш аимшигтай нөхцөлтэйгээр охиноо амьд олж аваад тэгээд юу болсон бүх зүйлийг сонссныхаа дараа бол маш олон газруудаар яваад энэ болгоныг хийсэн хүмүүс сонсоогүй. Ингээд гудамжинд сууж байхад нь бол би санаандгүй тэрүүгээр явж байгаа таарсан ийм одоо зүйл байгаа маа. Тэгээд үнэхээр би бол тэр нэг хэдэн сар бол маш их өндөр шоктой байсан. Би одоо тэр гэрт нь очиод өөрөөс нь бүх болсон юмыг сонсоод дараа нь бол тэр охинтой очиж уулзаад ингээд энэ болгоныг одоо би ганцаараа мэдчих болохгүй. Энийг зогсоох хэрэгтэй гэдэг. Ингээд одоо YouTube дээр тэр үед бичлэг хийж тавиад ингээд сарын дараа бол энэ хүн өөрөө бас бусдад амнасаа алдаад ингээд би бол энэ хүчрхийллийн эсрэг ямар нэг юм хийх хэрэгтэй байна гэдэг шийдвэрийг тэр одоо ганц зэрэг гэдэг амиа алдсан өдрөөр гаргаж ирсэн. Тэрнээс хойш 7 жил өнгөрсөн байна. Энэ маань одоо явсаар байгаа гэсэн нийт шидийн орн энэ зүйлтэй бас холбогдох юм байна. Мэдээж одоо зөвхөн одоо хүчрхийлэл хүний 8 энэ зүйл бол өөрөө цаашаа явсаар байгаа хамгийн эмзэг хохирогч, хамгийн эмзэг одоо тэр хинч буруугүй хэсэг нь бол хүүхэд байдаг. Энэ хүүхдийг хамгаалах ажил бол одоо бидний хамгийн том ажил юм байна гэдэг. Ингээд тэрнээс хойш бол ингэж олон жил бас алдаж өмж явсаар байгаа. Ингээ 17 оноос хойш бид нар яг системтэйгээр хүүхд хамгаалах маш том юм шийдэл болох хэрэгтэй байна гэдэг. Энэ алдаа онооны хариулт нь бол эд шийдлийн орн байсан. Тэгэхээр яг зөвхөн нийгэмдэр бол зөндөө асуудал байна. Бид нар ингээл бас Facebook мэдээллийн түвшинд харж байгаа тийм. Ингээл орохоор янз бүрийн ингээл асуудлууд гараад тэгэл яалтчгүй энэ өөрөө нийгмийн асуудал одоо юу гэдгийг яагаад одоо ийм нөхцөлд бид нар хүрчив тийм. Одоо зүгээр л хохин гэдэг орчих уу. Тэгэхээр хүүхэд байгаад байдаг. Энэ үед одоо яг бидний оролцоо юу байж болох вэ гэдэг. Тэгэхээр бид нар их ихтэй бол яг шеэр хийж байгаа, доор нь комент бичиж байгаа тийм. Ийм зүйл байж болохгүй гэсэн. Ийм одоо өөрсдийнхөө хандлагуудыг илэрхийлж байгаа. Гэхдээ энэ бол үнэхээр яг тэр баян шүү нийц, шараад нийцэд бидний шеэр, лайк бол очихгүй байгааг бид нар өөрсдөө ч гэсэн мэдж байгаа. Тийм учраас одоо энэ хүүхдийн хамгаалах чиглэлээр хаана хамгийн их асуудлууд үүсээд байна. Тэр хүүхдүүдэд одоо тэр цооштой хаалганы тэр халаанд байгаа нь юу гэдэг вэ? Тэр хаана байна вэ гэхээр судалгаа хийж үзээд нэг нь баян өшөөний яг тэр эцсийн зүүн салааны тэр хэсэгт байгаа юм байна. Нөгөөдг нь шаарад улаастай хэсэгт байгаа юм байна гэсэн хоёр газрын бүх судалгааг нь хийгээд тэгээд одоо яг залуучууд бол нэг ч төгрөг байхгүй энд өөрчлөлт хийнэ гэдэг ийм мөрөөдлөөр бол анх 17 оны 3 сарын 13-нд
3 айлын газар хөдөлж аваад энд бид нар өөрчлөлтийг хийнэ гэсэн мөрөөдлийг анх мөрөөдөж гисэн. Яг 6 сарын дараа бүх дэлхийн монголчууд 21 аймгийн хүүхдэд хайртай монголчууд мянган төгрөгөөр нийлүүлээд энэ газарт ид шидийн орон яг ийм болгож чадсан. 6 сар. Одоо ид шидийн орон маань нарнаас эрчим хүчээ авч ийн доороо хөрсний бохирдол байхгүй газар одоо 3 сэрдэгтэй ингээд одоо хөрсний бохирдолгүй за дээрэс нь бол одоо баян өршөнд нэг ч утаа гаргадаггүй тийм хөрсний бэрхшээлтэй хүүхдээ орц гарцсан налуу дээрэс нь бол одоо хог баярлаа ангилын ялгдаг 80-90 хүүхдийн амьдралыг одоо аваад явж ийн 2000 хүүхдүүдэд нөлөөтэй ажиллаж ийн жил 6 сар орчим ажиллахад бол маш их хэмжээний үр дүнгууд бол гарч ийн л да. Гэхдээ хамгийн анх бол одоо бас энэ болгоно тийм бодсон шиг амархан байсангүй. Бид нар бол одоо 3 айлын газар авчвал тэгээд нэг 100 гаруй манай сайн дурын залуучууд бүх залуучуудаа аваад нэг хоосон газар ингээд яваад очсон. Тэгээд ямар ч мөнгөгүй ингээд ийм газар очсон хүмүүс чинь хамгийн түрүүнд нэг жоохон гайхаж зогсож байгаад хог түгээс эхэлт юм л л дээ. Тэгээд тэр хавийнхаа одоо за ямар ч байсан хэдүүлээ зүгээр зогсоод яг энэ хавийнхаа хогийн цэвэрлэгээр ингээл бол одоо энэ залуучуудаа хэд шидэ орны бүтээн байгуулалтыг эхэлж ирсэн. Тэгээд үнэхээр бол зүтгэл байвал одоо бас арга нь олдно гэдэг шиг манай Монголын компаниуд, хувь хүмүүс, хүүхдүүд хүртэл оролцож эхэлсэн. Одоо ингээд танан гэл компани гэхэд за энэ жил эдийн засаг муу байна. Гэхдээ ахнаар нь ус гаргадаг юм а ямар ч байсан усыг гаргаад өгье гэл ингээл одоо усыг үнэгүй гаргаад өгч ирсэн. Энэ 11-ийн ангийн сурагч Номуна гэдэг охин гэхэд өөрөө фэйсбүүкээс одоо харцсан. 20 ширхэг зургийг ид шидийн орон зориулж зураад орчуудын ирэлтээр ээжтэйг очиж 50,000 төгрөгөөр зарсаар хагаад 1 сая төгрөгийг бэлнээр ид шидийн орны хамгаалах байранд хандив гэж бичсэн. 11-р анги. Тэгээд нэг зургийг үлдээгээд энийг нь би зараагүй маа. Энийг нь хамгаалах байранд нь тавиараа ямар учиртай юм бэ гэсэн чинь үнэг хүүхдийг одоо хамгаалах хэрэгтэй юм байгаа маа гэж ингэж тайлбарж өгч ирсэн. Монголчууд бид нар бас үнэг хайшилдаг. Тэгээ одоо 11-р ангийн хүүхэд энэ асуудлыг ингэж ойлгоод ингэж нэгдэж явахд бол бидний хувьд бол цалин мөг гэсэн юм ямар ч юм хэрэг байгаагүй. Зөвхөн энэ урмаар бол урагшилж чадчихсан. За тэгэл одоо яг нүдэн дээр бол ид шидийн орон бол өдрөөс өдөрт бол босч ирсэн. Одоо ингэж маш олон залуучууд нэгтэл одоо барилгын материалтай барилгын материалаараа тий бүхэн өөрсдийнхөө чадлаар бол нэгдэж ирсэн. Ингээд энэ хэдхэн сарын дотор бол ид шидийн орон бол бий болсон. Өнөөдөр яг үнэндээ захын гэр оролцооны хүнд нөхцөлд бол манай Монгол ирээд болсон хүүхдүүд маань тоглох талбай гэвэл нэг иймэрхүү хуучин машины сэгч юм уу те иймэрхүү л нөхцөлтэй ер нь бол байгаа.